Сайн байцгаана уу? Дорнод аймгийн Гэрбүкээ боловсролын хаан улс сургуулийн бага ангийн багш Утган Жаргал байна. Монгол хэлний хичээлд ашиглах 3 минутын пауз буюу явцын үнэлгээний аргыг та бүхэндээ хүргэж байна. Явцын үнэлгээний зорилго маань суралцагч өөрийн суралцах явцаа дүгнэх, мэдээллийг зэгцлэх чадвартай болно. Явцын үнэлгээ нь дараах 3 алхамчлалтай. Багш шиг хичээлээ төр зогсоож сурагчдад дараах 3 зүйлийг бичих эсвэл ярилцах хугацаа өгнө. Хүүхэд бүрт 3 өнгийн цаас өгсөн байна. Цагаан цаасан дээр нь сурагчид шинээр мэдсэн нэг зүйлээ бичнэ. Цэнгэр цаасан дээр нь сонирхолтой санагдсан нэг зүйлээ бичнэ. Шар цаасан дээр нь одоо хүртэл ойлгомжгүй байгаа нэг асуултыг бодож бичиж болно. Хүү явцын үнэлгээг хичээл сургалтандаа ашигласнаар багш суралцагчдын асуулт хэсгээс дараагийн хичээлээр юуг дахин тайлбарлах шаардлагатайгаа мэдэж авна. Ингэснээр сурагчдын хоцрогдол багаснаа. Явцын үнэлгээний аргыг анхааран сонссон та бүхэнд баярлалаа. Хичээл сургалтандаа заавал ашиглаж туршиж үзээрэй.